Сайн байцгаана уу Саруул ухаанд монголчуудаа. За ингээд мэдээж таны ажилдаа танилцъя булангаараа нэгэн хөөрхөн газрыг бас та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Манай Terra Center-ийн 2 давхартайгаа Edu Game гэх тоглоомын төв. За энэ тоглоомын төв маань бол одоо ороод бол сонирхон орчин цагт бол зайлшгүй хэрэгтэй хүүхдүүдэд одоо ялангуяа одоо юм ухаалаг утасны хэрэглээ маш өндөр байгаа 90 үед хүүхдүүдийг төвлөрүүлж байгаа оюун санаа сэтгэн бодох маш олон ур чадварыг хөгжүүлэх ийм хөөрхөн зүйлс байт юм билэ. Тэгээд сая охины маань 8 насны төрсөн өдөр одоо ингээд энд болох гэж байна. Тэгээд ороод сонирхцгаая. За ингээд Edu Game Center дээр ирсэн байгаа. Хүүхдүүд бол бүр ингээд нэг төрсөн өдөрт энд ирсэн бол дараа нь энэ төрсөн өдрөө хийнэ гэж тэгдэг. Тэгээд ямар ч байсан энэ тоглоомнуудын хэдүүлээ сонирхъя гэж бодож байгаа. Энэ маань бол мэдээж entertainment талаасаа маш хөөрхөн дээрэс нь айгүй олон ур чадварыг хөгжүүлгээр юм онцлогтой байна. Тэгээ нэг нэгээр нь одоо чинь энийг ус сонирхъя хэдүүлээ. Дэвтэ тоглоом байгаа. Энэ нөгөө юм хүүхдүүд одоо айгүй их утасны хэрэглээтэй болохоор юм анхаарал төвлөрөх шаардлагатай юм тоглоомнууд айгүй их байдаг юм лээ. Замар шүүс ингээ хоорондоо ингээд яаж байгаа. За энэ бол одоо энэ тоглоом маань бол айгүй хөөрхөн яг л харагдаж байгаа шиг хоорондоо нөгөө rock paper scissors хийж байгаа. Тэгэнгүүт нөө rock paper scissors нөгөө талд нь ингээ тоглоно гэсэн үг айгүй хөөрхөн. За энэ маань бас юу гэдэг юм бэлээ. Одоо бодохын өмнө хүн ингээд хүний ингээ бодол гэдэг зүйлийн өмнө хамгийн түрүүнд ингэж юм болгоомжтой сэтгэх хэрэгтэй байдаг юм байна. Тэгээд одоо ингээд нэг нэгээр нь 3-3-аар нь ингээ бариад ингээ бариад дээшээ явуулдаг. Энэ бол бас нэлээд фокус ер нь ганц хүүхэд ч гэлтгүүдээ хүмүүсийг ер нь төвлөрүүлэхэд бол тийм том ач холбогдолтой. За энэ яагаад чи ингээд миний тарих яаж ажиллаад байна гэмээр энэ нөгөө пирамид хийд юм бэлээ. Ингээл ингэж босгоод битгөө. За тэгээд энэ дээр их сонирхолтой. Яг нөгөө Монгол ахуйгаа сурталчилж байгаа гэдэг шиг те. За хоёлаа энийг хий. Ингээд морь уургалаад өөрийнхөө талдаа тий миний охин мессеж. Морь. Миний дүүрчээж. Оо тийм биш та. Угаасаа дүүрсэн биш те. Тэг гэж морь уургалж байгаа ингээд зүйлс байгаа. Одоо ингээд орон зай мэдрэмжийг авъя гэх юм бол яг энэ соронц дотор тийм ээ. Яг ингээд тэг ингээд ийм соронзон зайд бол юм яаж байгаа. За энэ хэлбэр дүрсийн shape байна. За энэ ч нөгөө айгүй хөөрхөн гутал өдөх юмнууд байгаа. Тэгээ та бүхэн энийг TikTok-оор харсан байж магадгүй. Ингээ хооронд нь ингээд өнгийн ингээд ингэсээр байгаад ингээд дуусгадаг, уралддаг. Айгүй хөөрхөн. Энэ тоглоом байгаа. Нөгөө талд нөгөө тэр дээр байсан шиг нөгөө балансыг олох тий. Ингээ надад унгааж байгаа нэг нэгээр нь үзэж байгаа. За энэ айгүй хөөрхөн. Энэ нөгөө ийм даам шиг нөгөө худаг руу унгаад ажиллахгүйгээд тэгээ тэмээг худаг руу унгаад ажиллах. Одоо чинь энэ хоёр чиний тэмээ заяа. Энэ хоёр миний тэмээ. Тэгээд ингээд тэгээ нүүх харахгүй болонгууд ингээ худаг руу унж байгаа. Ийм хөөрхөн юу байгаа. Миний охин энэ дээр яалаа хидийг 200 кг ингэж жагаад тэгээ зөөлөх юм бохгүй. Ивэр ийм хөөрхөн онооны одоо ингээд гадны айгүй их тоглоомнууд байгаа. Одоо жишээ нь энэ тоглоом бол энэ бол ингээд ийм юу гэдүүлээ айс хокки энтер байдаг шүү дээ. Тэнгүүт Монгол ахуйд ингээ оруулуулсан. Тэ. Миний охин энийг хоёлаа хийж илүү энэ нөгөө багаараа үздэг. Энэ start go гэдэг багаараа юм тавьж ягаад яг нэг багийн ур чадварыг сайжруулдаг юм лээ. Ингээд багаараа хамтдаа ингэж ягаад энэ бөмбөгийг ингэж тавих хэрэгтэй юм лээ. Гэх мэтчлэнгээр хүүхдийн оюун санаа дээрээс нь сэтгэл зүй энэ болгоныг айгүй гоё ур чадварыг маш сонирхолтойгоор нэмэх хүүхдийн мотор скиллийг бас нэмэх ийм тоглоомод байгаа. Одоо жишээ нь энийг хардаа яг энийг ингээд энэ ч нь хийх те. Үч ийм хүчтэй зөвлөх те. Энэ янтаг лээ. Зураг зурна. Эйгөө өрхөн. За энэ бичлэгийг хийхэд маргааш Валентины өдөр миний охины төрсөн өдөр 2 сарын 13 тий. Зүрх. За тэгээд хөлбөмбөгийн жижиг сажиг юмнууд байгаа. Сайн нөгөө яриадсэн нөгөө айс хокки энэ чинь ингээд айгүй хөрхөн юугаар байгаа байхгүй. Мотор хийцэн. Тэгээ хараа манай залуучууд өөрсдөө мотор хийгээд
Энэ бүх зүйл ба штэ. За тэгээ. За ингээ. Ууля. Энэ бүх зүйл ингээд юм ачааны машин дотор хумигта багтчихсан юм байна. Тэгээд дарахын эрдэнтээр яваад айгүй өөрхөн хүүхдүүдийн төрсөн өдөр дээр яваадаг. За. Аав нь ажиллаа хийж ин заяа. Миний охин тэнд очиод тоглож. Тий. Эко энэ ч бас ажил штэ. За тэгээд цаашаага нөгөө хүүхдүүдийн нөгөө бас мэдээж нөгөө айгүй үнэтэй тоглоомын газрууд байдаг зүйлс ингээд модоор хийсэн ингээд нөгөө боо гейм дээр байгаа. Энэ айгүй өөрхөн нөгөө автомат тоглоомын газар байдаг шүү дээ. Яг ингээд энийг ойроос харуулж тэ. Ингээд өөрөө ингээд өдөртөө видео геймнүүд байдаг дээ тий. Хүүхдийн нөгөө 2 баруун зүүн гар зэрэг ажиллаулдаг. За тэгээд энэний дараагаар ямар перформанс явдгийг сонирхцгаая. За тэгээд охины маань төрсөн өдөр ингээд үнэхээр гоё боллоо. Тэгээд ядчихад шүтэн нэрсэн ганц манай хүүхдийн ч биш ингээд маш олон хүүхдүүд шүтдэм юм. Жинхэнэ одхон гэдэг ямар ч амар байдгийг. Амар өөрхөө манай хүүхэд өөр хүүхдийн төрсөн өдөрт энэ дээрээ тэгээд бид нар хийжсэн баг. Захаа өөр нэг хүүхэд одоо дараа нь 3 сарын төрсөн өдрийг хийнэ гэдэг чинь. Тэгээд юм төрсөн өдрийн юм заал малтай хөөрхөн юм байна. Өстой. Тэгээд ийм газруудаа бол аюу их тийм нийтээрээ дэмжиж явах хэрэгтэй баха. 21 аймаг 9 дүүрэгтэй ч гэсэндээ бас аль болох хүүхдүүдэд энэ цар хүрээг өргөтгий гэдэг утгаараа ингэж аялан тоглолт шиг ингэж явдгийм байлээ. За тэгээ Terra Center-ийн 2 давхарт бол энэ айгүй хөөрхөн ингээд бол нээгдсэн. Хүүхдүүдтэйгээ гол нь ирээд хамт тоглоход ч гоё. Би бол одоо энэ тоглоомнуудыг зүгээр өөрийн мэдлэгөө тоглоод 2 цаг өнгөрчин. Гоё хүүхдийнхаа төрсөн өдөр гэсэн мартагдахгүй ингэж хөөрхөн хийж болох юм байна. Тэгээ та бүхэн бас Edu Game энэ гоё компанийг, энэ гоё концептыг, энэ хугтгууныг бас гоё дэмжихийг уриалж байгаамаа. Анхаарал тавьсан баярлалаа.